насан туршидтын 60% нь хорлогын төвд эмчилгээнд хамрагдаж за 20 хүнд гэрээ зөвлөгөө өгсөн байна. Хорлогын төвд яг одоо бол 7 хүн эмчилэгдэж байна. Үүний нэг нь бол нэлээд хүнд байна. За 10 дугаар сарын 8-наас 21 цагаас 9-ний 6 цаг хүртэл нийт 103-ын дуудлагаар 4 өрхийн одоо угаарын хийн одоо хөнгөн хүнд хэлбэрийн 10 хүн үйлчилсэн байна. Үүний 5 нь том хүн, 5 нь хүүхэд байна. За их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нийт 2 хүүхэд эмчилүүлж байсан. Энэ хугацаанд 8 хүүхэд нэмж хянагдаж 1 хүүхэд хэвтсэ. Одоо 3 хүүхэд хэвтээ эмчилүүлж байгаа. Хүнд 1, хүндвтэр 2 байна. 4 хүүхэд бол ажилтнанд хянагдаж гарсан байгаа. За өглөөний 7:30-д 3 сартай тархины даралт өвчний улмаас иргэн хэвтсэн байгаа. Яг одоогоор бол хорлогын төвд нийтдээ 7 хүн хэвтэн эмчилүүлж байгаа. Маш хүнд 1 хүн байна. Хүнд 5 хүн байна. Хүндвтэр 1 байна. За 4 хүнд бол зөвлөгөө өгч буцаасан байна. За нийслэлийн онцгой хэмжээс өгсөн үүрэг даалгаврын дагуу шахмал түлшийг зөв хэрэглэх, зоогны галгааны талаар зөвлөмж тараах материалыг бол төвийн 6 дүүрэгт нийслэлийн дүүргүүдийн төр захиргааны байгууллагын албан хаагчид болон гэрээ талбай хаагчид, хэсгийн хороодын албан хаагчид, төр захиргааны байгууллагын албан хаагч хамтраад өргөх болгоноор орж зөвлөмж тараах материалыг тарааж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар манай мэдээлэлээр ирсэн 15,715 өргөтөл одоо хүрч ажилласан гэсэн ийм мэдээлэл ирсэн байна. Угаарт өртөгдсөн, хордсон болон нас орсон хүмүүсийн гэрт байсан түлшнээс дээж авч лаборатори шинжилүүлсэн. За ингээд лабораторийн шинжилгээний дүнг үндэслээд улсын байцаагчийн дүгнэлтүүд гарсан. За нийслэлийн мэрэгжлийн хэлтийн газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, нийслэлийн онцгой комисс гэдэг. За тухайн өдөрт гарсан угаарын хийд өртсөн айл бүрээс авсан шинжилгээний дүнг шинжилээд ашигт малтбарын газрын тосны газрын уул уурхай газрын тосны төв лабораторид шинжилүүлээд шинжилгээний дүнг үндэслээд дүгнэх нь гээд шинжилгээний дүнгээр тухайн дээжинд сайжруулсан хатуу түлш эмэнээс 5679/2019 стандартын техникийн шаардлагыг хангаж байна гэсэн нэг юм дүгнэлт. Дараагийнх нь болохоор мөн адил уул уурхай геологийн ашигтмал газрын төсний уул уурхай газрын төсний төв лабораторийн шинжилгээний дүнг үндэслээд мөн сайжруулсан түлш нь стандартын техникийн шаардлагыг хангаж байна гэж бүх одоо дээжүүдээр ингээд улсын байцаагчийн дүгнэлт гаргаад нийслэлийн онцгой комиссд нийслэлийн мэрэгжлийн хэлтийн газраас хүргүүлсэн. Тийм болохоор өнөөдөр худалдаанд байгаа сайжруулсан түлш нь бол эрчим хүчний яамны шинжилгээ ухааны технологийн зөвлөөр батлагдсан Орос нормынхаа дагуу үйлдвэрлэгдэж стандарт хэмжээ зүйн газраас батлагдсан стандартын хэмжээнд бол үйлдвэрлэгдэж зах зээл гарсан байна гэдгийг л мэрэгжлийн хэлтийн улсын байцаагч нар шинжилгээний дүнг үндэслээд дүгнэлт гаргаад игээд нийслэлийн онцгой комиссд хүргүүлсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ бүтээгдэхүүнийг цаашлтал зөв хэрэгжилж чадах юм бол хэрэглэхэд бол шаардлага хангасан бүтээгдэхүүн байна гэж мэрэгжлийн хэлтийн байгууллагч дүгнэж байна.